хичээлээр Krita програм дээр ажлын талбараа бэлдэх хичээл орно. За Krita програм руугаа дөнгөж ороход ингэж харагдана. За эндээс New Image хэсэг дээр дарлаа. За эндээс ажиллах хуудасныхаа хэмжээг сонгоно. Predefined гэдгийн ардлын энэ доошоо харсан гурвалжин сум дээр дарахаар ийм олон хэмжээнүүдийн сонголт гарч ирнэ. За ихэнхдээ бид нэр A4 хэмжээ буюу бичгийн цаасны хэмжээтэйг сонгодог учраас A4 300 ppi-ийг сонголоо. За тэгээд энэ хойдлууд нь болохоор пикселээрээ байж хад болно. За энэ болохоор A4 хэмжээний өндөр өргөн уртын хэмжээ хашууд автоматар харагдана. За тэгээд энд болохоор энэ хоёр юу вэ гэхээр эхнийх нь landscape буюу A4-ын цаасаа хэвтэйгээр байрлуулах юм уу? Аль эсвэл portrait буюу босоогоор байрлуулах юм уу гэдгээ сонгоно. За энэ удаа бид нэр хэвтэйгээ сонгоч. Тэгэхээр landscape-ийг сонголоо. За тэгээд бусд нь бол хэвээрээ байж хад болно. За тэгээд create гэдгийг дарлаа. За ингээд энэ бидний зурах A4 цаас маань хэвтэйгийн чиглэлээр гараад ирсэн байна. За бид нарт ингээд хүүхд болгоны Krita суулгаснаас хамаарат багш нь өмнө хийжсэн болохоор яг ингээд өнгөний хэсэг буюу advanced color selector. За энд болохоор layer-ийн хэсэг давхаргууд гэсэн үг тийм ээ. За энд болохоор brush сонгох хэсэг. За тэгээ энэ урд болохоор toolbox буюу ерөнхий түүлний хэсэг гарч ирсэн байна. За энэ дээр болохоор зарим нэг өөр шаардлагатай юмаа гаргаж ирдэг гэсэн үг. За тэгэхээр бид нарт багш нь шууд зайлшгүй бид нарт хамгийн ихэнд ашиглагддаг зүйлүүдээ шууд автоматар гаргаж ирэхэд суралцъя. Үүний тулд settings руу ороод toolbars shown гэдэг рүү ороод энэ file, edit, brush, and stop гэдэг гурвыг гурвангийн гаргаж ирнэ. За edit гэдгийг гаргаад үзье. Тэгэнгүүт энд буцах болон undo болон redo хоёр товчлоор гарч ирж байна тийм ээ. За тэгвэл дахиад settings, toolbar shown гэдэг рүү ороод brushes and stuff гэдгийг гаргаж ирэхвэр энэ дээр за энд ингээ балруулна. Энэ дээр дарангууд шууд ингээ балруул болон брашны сонголтууд. За энэ дээр яг балруулаа гаргах юм уу, өнгөө гаргах юм уу, юугаа гаргахыг гэдэг бас сонгож болдог. За тэгээд энэ дээр ингээд харагдацтэй тэгтэршил. За тэгээд энд хэмжээ, brush болон балруулынхаа хэмжээг сонгох. За тэгээ ингээд бас бус зүйлүүд гарч ирж байна гэсэн үг. За ихээр ерөнхийдөө хамгийн ихэнд ойлгох зүйл бол toolbar shown руу ороод энэ гурвангийн чиглэнэ. За үүний дараа settings-ийн энэ dockers гэдэг хэсэг дээр орлоо. За энд байгаа зүйлүүд болохоор чиний ажлын талбар дээрээ гаргаж ирж ашигладаг зүйлүүд гэсэн үг. Тэгэхээр урд нь зөвлөсөн байгаа зүйлүүд нь болохоор ажлын талбар дээрээ гаргаж ирсэн байгаа зүйл, зөвлөөгүй байгаа нь болохоор гаргаж ирээгүй байгаа зүйлүүд гэсэн үг. Тэгэхээр бид нар анхан шатанд бол энэ advanced color selector-ыг бол зайлшгүй гаргаж ирнэ. Одоо энэ check-ийг байхгүй болгочоор яаж ийн өнгөний хэсэг маань байхгүй болчихж байгааз. За тэгвэл dockers руу орлоод энэ advanced color selector-ыг гаргаад ирлээ. За дараа нь dockers руу орлоо brush preset гэж байгааз. За энэ check-ийг байхгүй болгочоор энд байсан brush-ны сонголт бас байхгүй болчихж байна. За эндээ гаргаж ирээ зурсан ч болно. Эсвэл гаргахгүйгээр эндээсээ шууд ингэ сонгоод явсан ч бас болно. За дараа нь dockers хэсгийн layers гэж байгааз. За layers хэсгийг байхгүй болохоор энэ layers маань байхгүй болоод энэ зай тэр чигээрээ зөвхөн өнгөний хэсэг болоод үлдчихлээ тийм үү. За дараа нь dockers дээр toolbox гэж юм тийм ээ. Toolbox гэдэг маань энэ уртлын хэсэг гэсэн үг. Тэгэхээр энэ уртлын хэсгийг бол энэ чекийг авчих юм бол байхгүй болчих юм тийм үү. За тэгэхээр бид нарт зайлшгүй байнга шаардлагатай дөрвөн зүйл бол advanced color selector, за brush, presets нь шүү, history нь биш. За тэгээд үүний дараа layers, за үүний дараа toolbox. За сайдар хараад аваарай. Энэ дөрөв зайлшгүй биднэрт байж ах шаардлагатай. За ингээд эхлэхэд заримдаа хүүхдүүдийн маань жишээлбэл энэ өнгөний хэсэг нь байхгүй болчих тохиолдол байж болно. За тэгэнгүүт хүүхдүүд маань миний өнгө алга болчлоо багшаа, эсвэл brush алга болчлоо, эсвэл layer хэсэг маань алга болчлоо гэдэг. За тэгвэл багшийнхаа заасан заавраар гаргаад ирээрэй гэхээр settings руу орлоо, dockers руу орлоо, багшаа би энд өнгөө зөвлөд гаргаад ирсэн байна. Тэгсэн ирнэ миний ажлын талбар дээр харагдахгүй байгаа даа гэсэн тохиолдол гарч ирж болно. Тэгэхээр энэ яасан бэ гэхээр чиний зөвлөсөн л байгаа бол чиний ажлын талбар дээр байгаа гэсэн үг. Тэгэхээр сайтар ажиллах юм бол энд
Advanced Color Selector гэсэн үг харагдаж байгааз тэгэхээр энэ үг харагдаж байвал энд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үгэн дээр очиод дарахаар энэ дотор цаана нь гарсан байна. Буюу энэ layers-ийн ард нь гарсан байна гэсэн үг баггүй. Энэ хоёр ингээд давхарлагдсан байна гэсэн үг. Layers дээр нь дарахаар layers нь гарч ирээд color дээр нь гарахаар color нь гарч ирдэг гэсэн үг. Энийг байнга энэ чигээр нь ашиглаж болно. Аль эсвэл шууд ингээд товчлуур дарж орохгүйгээр сонгоход амар хэлбэрээр ил байршуулъя гэвэл яах вэ гэхээр за layers-ийн дор нь байршуулъя гэвэл layers-ийнхаа энэ үг байгааз үгнийхээ ардталт нь маусаа хавьчиж ягаад маус нэг дээрээ дараад дарсан чигээрээ чирнэ. Чирхээр layers маань энд гараад ирж байна тийм үү? За энийг буцаагаад энэ голд байршуулъя гэхдээ одоо энэ гэхээр энэ color хэсэг маань цайрчж байгааз энэ үед нь маусаасаа гараа авчих юм бол энэ хоёр ингээд хамтдаа давхралтчихна гэсэн. Тэгэхээр яах вэ гэхээр энэ layers хэсгээ чирлээ. Чирээд аль болох доош нь гүйлгэнэ. За тэгсэн чинь энэ brush болон өнгө хоёрын голын хэсэг ангаагаа цайраад өгч юм тийм үү? Энэ үед нь тэгвэл давхралтахгүйгээр энэ хоёрын голд орно гэсэн үг баггүй юу? Тэгэхээр энэ үед нь оруулж агаад яг ингээд цайрсан үед нь мауснасаа гараа авчна. Тэгэнгүүт ингээд гол руу орчно гэсэн үг. За ингээд хаана байршуулж болдог байна. За энэ brush-а ашигладагчдын тэргүй байхад энд заавал байх гадах алт бол байхгүй. Энийг хэрвээ нэг байхгүй болгоё гэвэл энэ brush presets гэдэг үгний ард байгаа энэ X гэсэн дээр дарчих юм бол алга болчихно гэсэн үг. За энэ хоёрын одоо эзлэх хэмжээг нь том жижиг байлгаж болно тийм үү? Тэгэнгүүт энд нэг олон цэгнүүд байгаа. Энэ олон цэг дээр очихоор маус маань дээшээ доошоо гэсэн хоёр сумтай болно. Энийг доошлуулах юм бол ингээд өнгөний хэсэг ихсээд layer хэсэг багасч чинь тийм ээ. Дээшлүүлэх юм бол өнгөний хэсэг нь багасаад layer хэсэг нь томорч ийн. Гэх мэтчлэн өөртөө яг ямар байвал чамд тухтай ашиглахад тухтай байхаар байна. Тийм маягаар байршуулна. За мэдээж бас ийш хагаа энд байгаа олон цэг дээр дарах юм бол ийшээ өргөн бас болгож болно тийм ээ. Буцаагаад нарийн болгож болно. Мэдээж ажлын талбар маань, зурах талбай маань том байсан илүү зүгээр учраас энийг аль болох нарийнхан байхад ер нь бол болно. За энэ toolbox-ны хэсэг ч гэсэн энд олон цэг байна тийм ээ. Энийг бас дарж агаад ингээд өргөсгөөд байж болох нь шүү дээ. За буцаагаад ингээд нарийг ингээд нэг игнэ болгож болно, хоёр игнэ болгож болно, гурван игнэ болгож болно тийм ээ. За эхний ээлжинд ингээд өөрийнхөө ажиллах орчноо бэлдэж сурлаа. Баярлалаа.